Хэрлийн шинжлэх ухааны сургуультайгаа хамтраад тэ за энэ дизайн урлагийн лаборатори гэдгийг байгууллаа. За энэ лаборатори маань болохоор хүүхдүүдэд хэмээд оюутнуудад болон багш нарт ч болно. Дизайн урлагийн буюу дижитал үйлдвэрлэлийг хэрхэн хийх талаар тэ заа сургадаг, зөвлөгөө өгдөг тийм лаборатори. За энэ лабораторийнхоо үндсэн дээр бид нэр Монгол улс даяараа за PubLab гэдэг ойлголтыг тэ дэлгэрүүлэхийг бас шүдийн засгийн нэрийн өмнөөс хүсдэг. За энэ PubLab гэдэг ойлголт нь анх MIT-гээс гарч ирсэн тийм ойлголт. Өөрөөр хэлбэл орчин үеийн технологиудыг ашиглаад ямар нэгэн байдлаар одоо CU JS25 гэдэг шиг ямар нэгэн нэг сэтгсэн бол түүнийг ээж бүтээхэд зориулсан тийм бүтээлч урлангийн янз бүрийн гудамж янз зүйл хийх юм байна да их дэд сургууль төшөглөөд. За үүнийг бид нар хийж Монгол улсын хэмжээнд ерөнхий боловсролын ас сургуулиудад за коосингуудад коллежуудад байрлуулж бүс нутгийн хөгжлийг бас дэмжих тийм тогтолцоо болгож өөрийнхөө за шүтээслээс бид санаачлаа явж байгаа. За ингэснээрээ бид нар цаашдаа Монгол улсад хэрэгтэй үйлдвэрлэгч тий юм бүтээдэг хүнийг бүтээхэд гэж багаас нь гэж ийм зүйлээр дамжуулаад ийм лабораториор дамжуулаад хийнэ гэсэн. За шүтээсвэ энэ лабораторид community гэдэг ойлголтыг үүсгэх гэж хичээж яваа. За энэ нь орчин үеийн интернет тулгуурсан тийм сүлжээ гэж ойлгож болно. За олон нийтийн одоо байгууллага. Үүнээс гадна энэ сүлжээн дээрээ community дээрээ үндэслээд тулгуурлаад янз бүрийн хөтөлбөрүүдийг бид санал болгож тавина. За энэ хөтөлбөрүүд маань болохоор 3D принтерээр хэрхэн яаж юм хэвлэх үү? Эсвэл яаж лазер принтерээр зүсгчээр хэрхэн яаж юм зүсгэх үү? За янз бүрийн электроникийн багаж хэрэгслийг хэрхэн ашиглаад янз юмнуудаа гагнж магнад хийж болох уу? Эсвэл програмаар энэ дээр бичээд янз бүрийн хөдөлгөөн янз бүрийн үйлдэлүүдийг хийж болох олон ойлголтуудыг энэ дээр хийж байна. Ерөнхийдөө ерөнхий боловсролын ас сургуулийн хүүхдүүдэд за коосн коллежийн хүүхдүүдэд хийж байна. Энэ хэмсэн гэж бодож байгаа юм. За ийм болсон хүүхдүүд маань цаашаа ихтэй сургуульд ороод мөн цаашлбал янз бүрийн бүтээн байгуулалтанд янз бүрийн зүйлээр оролцож болно. Дээр нэмээд судалгааны зүйлийг хийхэд ялангуяа судалгаа инновац хийхэд олон зүйлийг хийх боломж бүтнэ гэж бид нар харж байгаа.